номны 4-р бүлгийн 46-аас 54-р Библи байна. Иохан 4-ийн 46-аас 54. За бүгдээрээ ээлжлээд чанга дугаар дуудацгаая. Усыг дарс болгож байсан. За ээлжлээд уншия, намайг уншихаар дарааг нь уншаарай. Усыг дарс болгож байсан Галилийн Канада Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүн Капернаумд өвчтөй байжээ. Есүс, та нар тэмдэг гайхамшгуудыг үзэхгүй л бол ёр итгэхгүй гэж айлдав. Есүс яв, хүүчин амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар яв. Түүн түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд өчигдөр 7 дугаар цагт түүний халуун буусаана гэвэ. Хамтдаа уншигураа. Есүс Юдэгээс Галилд ирээд дахин хийсэн 2 дахь тэмдэг нь энэ байлаа. Амен. Өнөөдөр хамтдаа бидний хийх ёстой жинхэнэ зүйл гэсэн сэдвээр хамтдаа эзний үгийг харцгаая. За юуны өмнө Бурхны ивэл нэгүсэл ёроол яг одоо таны дээр байгаа шүү. Амен. Яг одоо итгээд бүх зүрхээрээ төвлөрвөл тэр ёроолыг бүрэн дүүрэн авч чаднаа. Амен. Амьдрал чи ямар нэг бэрхшээл зовлон асуудал байгаа бол яг одоо итгэлээрээ түүнийг шийдэхийн төлөө залбирна, сүсэглэн суу. Тэгвэл эзнээс түүний шийдэл яг одоо ирэх болно. Амен. Тийм учраас төвлөрөөд анхааралтай байгаарай гэж ёроож байна. За та нарынхаа хайр ивэл Бурхныхаа нэгүслэр Булган аймаг руу өнгөрсөн эзний өдөр яваад тэгээ 2 дахь өдрийн орой ирлээ. Тэгээ үнэхээр бас гайхалтай сэтгэл сэргсэн, нүд сэргсэн, магна теннисэн байлаа. Ягаад гэвэл үнэхээр байгаль дэлхийг үзэсгэлэн тэр бүгдийг хараад өөрийн мэдлгүй магна тенниж нүд сэргэж илаа. Тэгээ бас Булган аймаг бол Монголын аймагуудаас хамгийн ерөөлтөн 16 сумтай 13-т нь аль хэдийн чуулган байгуулагдсан. Чуулганыг үүсгэн байгуулагч бол ариун сүнс. Аль хэдийн ариун сүнсний ивэл тэр газар очисон. Хэдий жижиг гэр чуулган байсан ч тэр бол ариун сүнс байгаа учраас тэр цуглаан байгаа. Тэр одоо чуулгануудын 50 орчим ахлагчид, пасторууд, итгэгчдийн өвлийн кемпэд очоод эзний үгийг хуваалцлаа. Эзний өдрийнхөө номлыг дахиж хуваалцлаа. Тэр номлыг сонсоод маш олон хүн уйлсан. Та нараас хэдэн хүн уйлсан бэ? Өнгөрсөн эзний өдрийн номлыг сонсоод маш олон ахлагч удирдагчид тэнд уйлсан. Дараа нь хүч чадлын залбирлаар хийлээ. Маш олон хүний нүд нь гялтганаж, яг л парампаа шиг уудаг цаас шиг тэр үгийг ууж, түүнийг сургасан, түүнийг хэрэгжүүлсэн гэсэн сэтгэлээр дүүрэн байсан. Энэ бүгдийг хараад Булганд үнэхээр найдвар байна. Энэ газар үнэхээр эзний сэргэлт байгаа юм байна гэд эзэнт талархаж зүрх сэтгэл маань үеиг баяр хөөртэй сайхан яваад ирлээ. Эзэн бас хамгийн сайн замын ханыг бэлдсэн байсан учраас үнэхээр бас найзтайгаа хоёулаа амар тайван яваад ирсэн юм аа. Тэгээд энэ та нарын маань санаа тавил, та нарын маань залбирлын одоо үр дүн гэж итгэж байна. Та нарын дундаас та бензинээ хийгээрэй гэд тусалсан хүнч байсан. Үнэхээр бензиний мөнгө би надад байхгүй. Гэтэ би яахаа мэдэхгүй. Гэтэ би итгэсэн. Харин эзэн зүрх сэтгэлийг хөтлөгсөн. Тэгээ бензиний мөнгөөр эзэн намайг өрөөж, тийм ээ, яваад ирлээ. Эзэн тэр хүний гарыг өрөөх болтугай гэж эзний нэрээр залбирч байна. Амен. Үнэхээр сайхан яваад ирсэн. Талархаж байна. За тэгээд өнөөдөр бүгдээ үргэлжлүүлэн эзний үгийг харъя. Тэгээ бид нар бол ер нь Иохан номноос Библи судалууд яваад байгаа. Библи судлаад байгаа санрайсууд дандаа Иохан ном байгаа. Эзний үг ч гэсэн баг Иоханоос явж байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар Иохан номны
Ер нь бол Иохан номоор тийм ээ одоо илчлэл номлол Иохан номыг бүхлээр нь нэвт гарах ийм одоо номлол өөрийн мэдлгүй ариун сүнсний удирдамжаар явж байгаа. Би өөр номноос номлохыг хүссэн ч яаж игээл Иохан дээр л намайг аваачдаг. Яаж игээл Иохны л үгүүдийг л эзэн надад нээдэг. Тэгээ за бид нар ер нь Иохан номыг эхлээд дуусгах нь зөв юм болоо да гэсэн бодлыг сүүлийн үед би бодоод байгаа. Тийм учраас үгээ сайн сонсоо дагаад явбал Иохан номыг бид нар ерөнхийд нь харах боломжтой. Яг бол Иохны сайн мэдээ бол манай эрдэнэ 90 онд бичигдсэн. 90 он гэдэг чинь Есүс нас бараад бүтэн 60 өнгөрсний дараа. Бүтэн 60 жил өнгөрсний дараа Есүсийг дагж явах үедээ Иохан хэдэн настай байлаа? Тий, ойролцоогоор нэг 15 6 за нэг 17 8 тал байсан сайндаа. Тийм жижигхэн хүү байсан гэж үздэг байхгүй Иохныг. Гэтэл Иохан тэрнээс хоошоо бүтэн 60 буюу манай эрдэнэ 90 он гэдэг чинь 80 хэд 90 настай бараг 100 настай өвөө болцсон байгаа. Тэр үедээ Иохны сайн мэдээ номыг бичсэн. Матай, Марк, Лук ном бол урд нь бичигдсэн байхгүй. Тэгэхээр Иохан бүр Есүсийн үйл явдлаас бүхлүүд нь 60 буюу тэр үеийн хүмүүс бүгд үхээ цоошин үеийнхэн гарсны дараа өөрийнхөө залуу насыг дахин эргэн бодож Есүсийн ярьж ирсэн үгүүдийг дахин ухан бодсны эцэст бичсэн ном бол Иохны сайн мэдээ. Тийм учраас Иохны сайн мэдээ ном маш олон Есүсийн номлолууд байдаг. Иохан залуудаас сонсч ирсэн. Хүн хөгшөрөхөр залуугийн явдлыг санаанд ордог штэ тийм ээ. Залуугийн явдлаа л ярьдаг хүмүүс их олон байдаг. Хөгшрөөл залуу байхад баг байхад гэл тэрийгээ яриад Иохан ч гэсэн ялгаагүй багада Есүсийг дагж байхад Есүс ярьж ирсэн. Яг юу гэсэн үг юм болоо гэд бодон бодох тусам тэдгээр үгүүд задарч тэдгээр үгүүдийг Иохан номдэр бичсэн учраас Иохны сайн мэдээ бол бусад сайн мэдээгээс хамаагүй гүнзгий бас маш чухал Есүсийн номлолууд бүрэн ихээрээ орсон ийм одоо гайхалтай Библи юм аа. Амен. Библийн доторх хамгийн чухал аминд юм бол мэдээж сайн мэдээний номууд. Бусад номууд бүгд чухал ч гэсэн сайн мэдээний номууд хамгийн чухал нь учраас бид нар Иохны сайн мэдээн дээр илүү чигт тавих нь зөв гэж итгэж байна. За өнөөдрийн 4-р бүлгийн эхний 46 дугаар ишлэлийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. Усыг дарс болгож байсан Галилийн Канада Есүс дахин ирэв. Хамгийн анхаарал татсан үг бол дахин ирэв. Ер нь Есүс мэдээж нэг газарт 2 дахь 3 дахь очиж исэн. Иерусалим, Галил хоёрын оронд байнга явдаг байсан учраас очиж исэн байгаа. Гэтэл Библи энэ дээр Галилийн Канаг дахин гэж тодруулсан нь Есүсийн зорилго нь өөр байсан гэдгийг харуулж байгаа шиг. Есүс өмнө нь Галилийн Канад очихдоо яасан бэ? Усыг дарсал мөхөрдөн суугаараа гэж байгаа. Усыг дарс болгосон байгаа. Усыг дарс болгосон энэ гайхамшигыг хараад шавнар тэмдэг хараад итгэсэн ч яг үндэ Галилийн Канад байгаа хүмүүс тэр хурминд байгаа хүмүүс яг юу болж байгааг ойлгоогүй. Бүр хурмын ахлагч хүртэл яалаа энэ дарс нь ус байгаа дарс болсон гэдгийг ч мдээгүй хүргэн тандаж чи ста нэрэ хамгийн сайн дарсаа сүулт гаргадаг чи яас айхтар хүн бэ? Уг нь хүмүүс чинь сайн эхэлж гараад хүмүүсийг согтоод амт мэдхэ болохоор нь мууга гаргадаг байхад чи эсэргээрийн хийж гинэ гэж ярьсан. Тэр бүр хурмын найрын ахлагч хүртэл Есүсийн гайхамшигыг мдээгүй байгаа. Тийм учраас Есүс Галилийн Канад жинхэнэ утгаар нь өөрийгөө мэдүүлэхийг хүсэж 2 дахь очисон. Өөрөөр хэлэх юм бол бид нар эндээс юуг ойлгох вэ? Бидний эзэн ядардаггүй. Бидний эзэн залхдаггүй. Бидний эзэн ажилласаар л байдаг. Яагаад гэвэл сүнс ядардаггүй. Сүнс бие махбодгүй учраас сүнсэнд ядарна гэж байдаггүй. Сүнсээрээ ядраад байна гэж ярьж байгаа бол сэтгэл чинь ядарсан гэсэн үг. Түүнээс сүнс ядардаг. Сүнс хизээд ирч хүчтэй, хизээд хөнгөн, хизээд ажилдаг. Тийм учраас Есүс тийм ээ Исая номдэр Библи Бурхан юу гэсэн бэ? Бурхан ядардаггүй. Зүүрмэглдэггүй, нойрмэглдэггүй, унтдаггүй. Бид нар шиг биш. Үргэлж сэрүүн, үргэлж ажилдаг, үргэлж ивэдэг, үргэлж бэлэн байдаг, үргэлж хайрладаг ийм нэг юм а гэж хэлсэн. Амен уу. Тэгвэл Бурхан яг одоо таны амьдралд ажиллаж байгаа. Та яг одоо Бурханыг мэдрэхгүй байж магадгүй. Гэтэ Бурхан ажилласаар л байгаад итгээрэй. Амен уу. Бурхан Галилийн Канад асар том гайхамшиг хийсэн ш дахин ирнэ. Өөрийгөө бүрэн төгс харуулахыг хүсэн дахин очисон байгаа байхгүй юу? Хажуудлын үндэ хэлдэ Бурхан чиний амьдралд ажиллаж байгаа шүү. Итгээрэй. Битгий бууж өгөөрэй. Битгий шантраараа. Битгий ядраараа. Амен. Амен. Амен.
Бурхан ядрааг байхад бид нар ядарч яах вэ? Тийм биз дээ. Амен уу? Амен. За ингээд одоо 2 дахь удаага өөр зорилгоор буюу өөрийгөө бүрэн илэрхийлэхийг хүсэж очисон. Тэгтэл тэнд нэг нь хааны түшмэл байсан гэж байгаа. Библи түүнийг зүгээр нэг түшмэл гээгүй хааны түшмэл гэж тодруулсан. Хааны түшмэл гэж тодруулсан нь мэдээж Галилийн хаан Херодын түшмэл гэсэн үг. Херодын түшмэл гэдэг нь энхэн нийгэмд нөлөө бүхий нэгнэ. Нөлөө бүхий нэгний дэргэд дандаа юу их байдаг вэ? Тойрон хүрээлэгчд буюу хүмүүс ихтэй. Их олон хүнтэй хүн учраас энэ хүний амьдрал болсон явдлыг бүгд мэдвэл Есүсийн алдар илүү өргөн хүрээнд тархна гэсэн үг байхгүй. Тийм учраас хааны түшмлийн үйл явдлыг Есүс онцгойлон анхаарсан. Амен уу. Тэгвэл өнөөдөр таны сайн мэдээ ярьж байгаа тэр хүний эргэн тойронд тойрон хүрээлэгчд дандаа байгааг битгий март. Зөвхөн тэр хүнийг харуул бид нар шантардаг. Түүний цаана байгаа аврагдах хүн, түүний цаана Бурхны хийх ажлыг харуул бидэнд үргэлж эрч хүч дүүрдэг юм аа. Амен уу. Тийм учраас хүнийг харуул бид нар бүдэрнэ. Харин түүний цаана байгаа хүмүүсийн төлөө ажиллах Бурхныг харуул бид хизээд тэр хүнийг уучлан дахин өндийн босох хүч чадлаар дүүрэн гэж итгэж байна. Амен. Өнөөдөр эзэн танд энэ хүчийг өгөх болтугай. Амен. Амен. Тийм учраас хааны түшмэл Есүсийг зорж ирсэн байна. Өмнө нь Галилийн Канад Есүс хурминд уригдсан. Тэд нар Есүсийг хэн гэж мэдээгүй хамаатанаар магадгүй ээжийнх нь холын хамаатан байгаад хамаатангууд болохоор өрсөн байна. Гэтэл энэ удаа Галилийн Канад огтөр түшмэл өөрөө Есүсийг зорж ирсэн гэдэг нь бас ч гэж Есүсийн талаар мэдээлэлтэй байсан гэдгийг харуулж байгаа. Түшмэл ийхүү Есүсийг зорж ирсэн болохоор Есүс түүний амьдралд илүү идэвхтэй, түүний сайн дурыг хүсэлтэн дээр үндэслэн ажиллах боломжтой байгаамаа. Бид нар чөлөөт ухамсараараа, сайн дураараа Есүс рүү ханддаг байх ёстой. Заавал амбаардуул, заавал алгадуул, заавал өвдөж, заавал зовжээж нэг юм ирэх биш. Юу ч болоогүй байхад сайн дураараа эзэн лөө ханддаг байх нь үнэндээ ерөөл. Өнөөдөр та энэ мөргөлд ирээ суусан байгаа чи ерөөл шүү. Начаа Бурхан чамд хайртай шүү. Чамайг өнөөдөр ерөөсөн болохоор медиа ирцсэн байна. Дандаа ирээрэй. Амен уу. Манай чи жижигхэн ийм жоохон майжих хөлтэй хөрхөн хүү байсан. Бидний жижигхэн цуглаан байхад бүр явж исэн бүр дээр үед. Ячингийн хамгийн сайн ярьдаг юм бол онгоо. Би нэг онгоо ярья гэж онгоо маш их ярина. Бид нар маш их начингийн онгоо сонсч инээдэг байлаа. Цаашдаа ч гэсэн ирээд гоё онгоо улам бүр олон онгойтой болсон ярьж өгөөрэй гэж хүсэж байна. Онгойны уралдаан зохиолол начин төрүүлэх баха. За тэгэхээр эзний өдөр эзнийг зориод ирнэ гэдэг бол үнэндээ эзний ерөөл واخгүй юу? Амен уу. Энэ өдөр ирэхийг мэдсэн ч ирч чадахгүй хүн маш олон байгаа. Та ирээ суудсан байгаа нь Бурхан таныг үнэхээр ерөөхийг хүсэж байгааг нь илэрл юм аа. Тийм учраас энэ хааны түшмэл Есүсийг зорж ирсэн болохоор Есүсийн онцгой ерөөлийг хүртэж чадсан байгаа. Сайн дурын ухамсараараа эзэн лөө ирэх нь ерөөл юм аа. За түүний хүү үхлийн ирмэгдээр байсан. Тэгээд тийм ээ Есүст хүүг мань эдгэж өгөөч гэж хэлсэн чинь Есүс хариуд нь хүүтэн дургуутсан тааламжгүй дуугаар та нар ер нь гайхамшиг тэмдэг үзэхгүй л бол итгэдэггүй нөхдүүд штэ гэж хариулсан. Хэрвээ бид нар хин нэгэн дарга юм уу хин нэгэн хүн дээр очиод ямар нэг юм гуйхад тэр хүн урдаас хүүтэн хөндий өнгөөр хариулвал бид нар ихэвчлэн яадаг вүлээ? Айдаг, сандардаг, за боли дургу байна, яршиг холдны гэж ботох нь их. Гэтэл хааны түшмэл тэгээгүй. Харин ч бүр улам шаргуугаар хүүг мань үхэхээс өмнө очооч гэж шавдуулсан. Энэ бол бидний бас сурах ёстой зүйл юм аа. Өнөөдөр залбирал биелсэнгүй гэд буужихгүй. Бид харин залбирсаар л байна. Тэр залбирал хураагддаг. Бид нар дунд говийн дэлгэр хангаан илгээлтээс буцаж агаад номио охин байна. Зүрхний хэмээн 47 хүрээд баг амьсгал хураасан. Үнэхээр аимшигтай 42 илүү 27 гэдэг чинь зогсдоос ялгаагүй. Тийм болсон. Тэгээ бид нар булганы дунд говийн төв дээр байгаа. Тэр чинь 70 задгууд ямар хот вүлээ? Төв дээр байдаг эмнэлэг дээр авчирсан чинь биднийг загнаад та нар энэ хүүхдийг биднийг хэрэгт оруулах гэж авчирвөө. Наадаг чинь аль хэдийн амьсгал хурааж байгаа юм байна.
бид нар юу ч хийж чадахгүй, эм тариач байхгүй. Диализэнд оруулаад ч наадах чинь нэмэргүй. Тэгээ бид нар маш их залбирсан. За би бараг л бууж өгөө шахсан. За болидо явуулъя да. Явах юм байна да. Одоо ингээд илгээлтэнд яваад буцахтаа тэгээ автобусандаа цогцсыг нь аваад явах юм байна даа л гэж үндэ буцсан. Тэгээд би ариун туяг аргадаад одоо бууж өгье гэсэн чинь ариун туяг миний үгийг сонсоод юу ч хэлэхгүй шухар хийгээл гарсан. Санаа зовоод араасан гарсан чинь тэр эмнэлгийн хашааны сааданд очиод өвдөх сөгдөөд эзээ ингээд дуудаж ихсэн. Яг шархацсан араат нь тэгж л орилдог болов гэмээр дуу гаргаж. Та эдгэрсэн гэж хэлээ өстэй. Та авран гэж амлаа өстэй эзээ туслаач. Тэгээ би санаа зовоод хажууд нь өвдөх сөгдөөд хамт залбирсан. Тэгээд гайхамшигар эдгэрээд тэр 7 хоногийн тэр чин баг 5 дахь өдөр байсан уу 4 дахь өдөр байсан уу хагас сайнд нь сүм дээрээ ирээд гэрчилсэн байгаа. Бурхан онцгой гайхамшигаа хийж байхгүй эмүүдийг нөгч бурхан онцгой гайхамшигаа хийж түүнийг эдгээж тэр бараг үхлээс өндийж босч ирсэн. Тэгэхээр бидний шаргуу залбирал, шаргуу итгэл эзнийг хурдан ажиллахад хүргэдэг. Есүс хүүтэн байсан, цааргалсан. Гэтэ тийм ээ хааны түшмэл шаргуу үхэхээс өмнө очооч эзээ ингээ гуйсан чинь Есүс тэр даруй хүү амьд гэхэлсэн. Хүү амьд гэж хэлсэн. Яг тэр мөчөд гайхамшиг болж түүний халуунд буурсан байгаа. Амен. Ах дүүс минь шаргуу залбирдаг бай. Бууж өгөхгүй байя. Бүх юм дууссан ч бидний итгэл дуусахгүй бол эзэн ажилтдаг юм аа. Бүх юм дуусахтаа зэрэгсэд итгэл дуусчихвал эзэн итгэлээр ажилтдаг учраас эзний ажилч зогсохоосоор аргагүй болдог. Амен. Тийм учраас бүгдээрээ шаргуу залбирдаг байцгаая. За тэгээд эзэн үгээ айлтсан энэ түшмлийг биширмээр байгаа нь энэ үгэнд итгээд явсан байгаа. Есүсийг дагуулж явах гэж шаргууцалтаагүй, үний юм уу гэж лавлаачгүй, үгэнд итгээд явсан, явж явах замд зарцсан нэрээд зарцсан түнд юу гэсэн бэ? Хүү сайжирсан. Хизээ өчигдөр өдөр 1 цагийн үед. Яг энэ үг Есүстэй уулзаж хүү эдгэрсэн гэж хэлсэн цаг мөн болохыг түшмэл мэдж түүний дотор үгээр дамжих юр булсан итгэл бий болж тэр болон гэрийнх нь аврагдсан байна. Амен оо. Яг ийм гайхамшигтай явдал болсон юм аа гэж өнөөдөр Йохан тийм ээ настаа болсон эзний бол 90 настай Йохан өвөө биднэрт бичиж байгаа. Бүгдээ энэ үгээр дамжуулан эзний дуу хоолой 3 зүйл төр сонсъё. Хамгийн нэгдүгээрт нь эзэн бидэнд хандаж намайг сонс гэж хэлж байгаа. Дагаад эхлэе 3 сонс. Есүс Христийн үгийг сонсох нь Бурхны хүсэл юм аа. Ээж аавуудын хүүхдүүдээс хүсдэг хүсэл нь юу вэ? Үгэнд орох, үгийг нь сонсох. Бурхан гэсэн ялгаагүй Бурхны хүсэл юу вэ? Түүний үгийг сонсох юм аа. Амен уу. Бид Бурхны үгийг сонсвол Бурхны хүслийг мэднэ. Бурхны хүслийг мэдээд үйлдвэл Бурхан бидэртээ цуг байна. Бурхан бидэртээ цуг байвал даруй бидэр зорьсон хэрэгээ бүтээдэг. Бид нар маш олон зорилготой мөрөөдөлтэй байгаа. Бид нар энийгээ бүтээмээр байгаа. Тэгвэл маш дүт зам нь бид Бурхны үгийг сонсоод хүслийг нь ойлгоод тэр хүслийг нь биелүүлвэл тэр хүслийг нь хийх гэж зүтгэвэл Бурхан бидэртээ цуг байхад бидний зорилго давхар биелж идэг. Амен оо. Энэ бол эд шид тахгүй. Хажуу талын үндэ эд шид зааж өгөө. Бурхны хүслийг биелвэл тэгвэл зорилго чинь биелнэ. Үндин шүү. Та нар худлаа айгуул Йохан номны 4-р бүлгийн 16-аас 31 билүү ишлэгийг уншаад үзээрэй. Тэн дээр гарч байгаа. Тэрийг би ярихгүй өөрөөсөө уншаарай за. Тэн дээр гарч байгаа. Амен. Ром номны 10:17-д ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа чанга дугаар тунхаглая. 3 Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдгээ. Амен. Бид Бурхны үгийг сүнсний чихээрээ сонсвол бидний дотор итгэл төрдөг. Яг одоо таны зүрхэнд итгэл төрж байгаа бол та сүнслэг чихээр сонсож байгаа гэсэн үг. Та хэдий махуудын чихээр сонсож байгаа ч үнэндээ энэ үгийг сонсоод нэр тийм шүү, тийм байхаа. Амен амен итгэл төрж байгаа бол та яг одоо Бурхны үгийг сүнслэг чихээр сонсож байна гэсэн үг юм аа. Амен уу. Тийм учраас Бурхны үгийг сонсохын тулд сүнсний чихээ тод нээх хэрэгтэй байдаг. Исая номны 55-ын 3 дээр ингэж хэлсэн. Бүгдээрээ чангаар тунхаглая 3 Чихээ нээгээд над руу ир.
Сүнс чинь амьд байхын тулд сонсогдун. Давидын төлөөх үнэнч хайр инэрлийн ёсоор би та нартаа мөнхийн гэрээ байгуулнаа. Амен. Бурхан бидэнд үнэнч хайртай. Бурхан бидэнд үнэнч байхгүй. Бурхан бидний араар тавьдаггүй. Бурхан бидэнд туйлын үнэнч хайртай. Тийм учраас бид түүний үгийг сонсохоор чихээ нээлттэй байлгавал тэр бидэнтэй үрд мөнхийн гэрээг байгуулна. Бидний дотор үрд мөхөд оршин байх юм аа. Амен уу. Тийм учраас хайртай хамтын туйчууд минь ээ. Бурханыхаа үгэнд чихээ тавьцгаая. Амен. Бид сүнсний чихээ нээхийн тулд яах вэ? Бурханы өмнө ирээд, Бурханы өмнө суугаад, зүрх сэтгэлийн дуу хоолойгоо багасгаад, ертөнцийн дуугаа багасгаад зөвхөн Бурханыг сонсох цаг гарга. Амен уу. Саяхан 2 хоногийн өмнө шөнө үүрээр гэх юм уу, шөнө гэх юм уу, 2:45 би сэрсэн. Олон удаа би тэгс сэрж байгаа. Нойргүйдэл юм болов уу гэж бодоод буцаж унтах гайл гүрийгээл өрөөсөө унтахгүй. Яаж ч өрөөс нь унтахгүй. Тэгээд би шийдвэр гаргасан. За дахиж 2 өнгөрөөс сэрвэл би шууд босоод эзнийг сонсноо. Тэгээ би тэр өглөө босоод эзний өмнө суугаад эзнийг сонссон. Эзэнд битсэн, эзнийг сонссон. Би өглөөний 7 цаг хүртэл эзэнтэй цуг цаг өнгөрөөсөн. Эзний үгийг битсэн, тэмдэглэсэн, эргээ залбирсан, амьдралын нөхцөл байдлаа бүгднийг дэлгэж тавиад яг л шатар нүүж байгаа юм шиг нэг бүрчлэн асуудал бүрийн төлөө эзэнтэй хуваалцсан байгаа. Маш гоё, маш үр дүнтэй цаг байсан. Тэгээд ерөөсөө ядраагүй тэр өдөр тэгж эрт боссон ч гэж бодогдохооргүй тийм өдөр болж өнгөрсөн байгаа. Амен уу. Тэгээ би дахиад тэгс сэрхийг хүссэн ш даанч тийхгүй 5 цаг 6 цагт сэрээд байна. Уг нь тэгж 2 өнгөрөөс сэрвэл гоё ихгүй юу? Амар их юм амжуулж, маш их юм залбирч, маш олон юмыг бодож сэтгэх боломжтой цагууд байдаг. Амен уу. Бид нар эзнийг сонсохыг хүсвэл бид дууга багасгана. Өөрийн дууга, дотоод дууга, гар утасныхаа дууга, тийм ээ? Энэ ертөнцийн дууг багасгаад зөвхөн эзний өмнө чимээгөө чагнаад нөхцөл байдлаа дэлгээд эзэн юу хэлхийг хараад буруу зүйл дээрээ гэмшээд зөв зүйлийг лавшруулад юу ч хэлсэн дагахад бэлэн сэтгэлээр суувал эзэн дандаа ярьдаг. Эзэн хизээж тэгж ачирхаж, хизээж тэгж үнэнд орж, хизээж тэгж дууга хурааж аргадуулах гэж тэгдэггүй. Эзэн үргэлж бидэрт ярьж яадаг. Шантрахгүй биднийг сургамжилж яадаг, залхахгүй бидэнд заавар өгч яадаг байгаа. Амен уу. Тийм учраас сүнсний чихээ нэцгээе. Амен. 2 дугаарт нь эзэн бидэнд юу гэж хэлж байгаа вэ? Намайг зорь. Дагаад хэлээ 3. Зорь. Бид Есүсийн үгийг сонсохын тулд түүнийг зорьдог сэтгэлтэй байх ёстой. Бид түүнийг зорихгүй бол бидний сүнсний чих нэгдэхгүй. Өнөөдөр энэ түшмэл зовлон бэрхшээл дундаа Есүсийг зорино очсон. Тэгээд дахин залбирсан болохоро юр бусын гайхамшигыг авсан байгаа. Яг тэрэн шиг бид зорж очоод үгийг нь сонсоод ойлгохын төлөө, дуу хоолойг нь сонсохын төлөө, хувьчилсан уулзалт хийхин төлөө тууштай дахин залбирах ёстой. Бид ингэж хийвэл Есүс Христ ариун сүнсээрээ бидэнд ярина. Амен уу. Залбирал дээрээ залхуурч байгаа бол та шууд үхэхээр шийдсэнтэй адилах юм аа. Залбирал шиг сайхан юм алга, залбирал шиг боломж алга. Залбирлын суудал дээр сууж дуу хоолой сонс, үг рүү гүн шумбаж ор, үгийг ухаад чагна. Үгээр дамжуулан ярьж байгаа эзний дуу хоолойнд дуулууртай бай. Амьдралд чинь эзний өрөөл дүүрэх болно. Заримдаа над дээр ирээд пастраа би яг юу яаж хийхээ мэдэхгүй байна гэж хэлдэг хүн байдаг. Та яг юуг яаж хийхээ мэдэхгүй байвал танд хийх нэг зүйл байна. Тэр нь Есүсийг зорь. Зорь гэдэг үг нь ямар үгний язгуур вэ? Зориг гэдэг үгийн язгуур. Зөвхөн зориг гэдэг үг юм, тийм ээ? Зориг гэдэг үйл үгийн язгуур нь зорь гэдэг, биш ээ, дэр үгийн язгуур нь зорь гэдэг үйл үг. Тийм учраас зориг нэмээд зориг болж байгаа. Тэгвэл яах нь вэ? Есүсийг зорь гэдэг нь Есүс таны зориг байх ёстой гэсэн үг. Таны зориг юу вэ? Арай мөнгө юм биш үстэй. Таны зориг юу вэ? Амжилт юм биш үстэй.
Тэгвэл хизээж Есүсийг сонсохгүй. Өөрийнхөө зорилгыг л баахан ярина. Ариун сүнсний чиглүүлгийг авч чадахгүй. Таны зорилго Есүс байх ёстой. Таны зорилго ямар нэгэн өөр зүйл биш, зөвхөн Есүс байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. Амен. Бид юуг яаж хийхээ мэдэхгүй бол бүгдийг хоошин тавиад Есүсийг зорж очоод сонс. Тэгвэл юу хийхээ мэднэ. Тэнд бүх зам, тэнд бүх зорилго байдаг. Иохан номны 6 дугаар бүлэг дээр 5:72 загсны гайхамшиг гардаг. 5:72 загсаар хэдэн хүнийг хооллолоо? 5,000 хүнийг хооллоод хэр их илүү гарлаа? 12 сагс илүү гарсан. Есүс бол юр бусын гайхамшиг үйлддэг хүчрхэг бурхан байгаа шүү. Амен үү? Таны амьдрал тийм гайхамшиг тохиолдох бүрэн боломжтой. Амен. Бүрэн боломжтой. Одоо ч энэ гайхамшиг болсон. Одоо ч Мосегийн үе шиг, Изекиэлийн үе шиг, Илиягийн үе шиг, Давидын үе шиг эзний ажлууд яг адилхан хийгдэж байгаа. Амен үү? Амен. Тийм учраас энэ боломжтой. За энэний дараа Есүс хүмүүсийг тараасан гэр лугаа яваад бол 3 хоног Есүсийг дагаад уулан дээр сургаал сонсоод бүгдээрээ ингээ ядарсан байсан. Тэгээ хоол өгөөд тараасан. Тэгээ шавнарыгаа мөн адил завинд суулгаад Капернаумын зүг явуулчгаад Есүс өөрөө уулан дээр гараад залбирсан. Есүс шавнар ингээ сэлүүрдээд яг нуурын тэхий дунд очисон байж гинт түнэр харанхуй болоод хүчтэй нуурын шуурга хөдөлсөн байна. Тэгээ тэд нар сандраад энэ шуурганд салхитны өдөөс хичнээн сэлүүртсэн завин явж өгөхгүй л байсан. Тэгэл байгаа газараа л ингээл сэлүүрдэл байсан. Есүс уулан дээр залбирч дуусаад Капернаум явъя да гэж бодоод уулан дээгүүр алхаад Капернаум руу зүглээд явж байгаад харсан чинь шавнар нь тэнд байдгаараа сэлүүртсэн гэсэн зогсож байна. Тэрийг хараад Есүс тэдний завин суух сонирхолгүй байсан байхгүй, зүгээр өөрөө яваад Капернаум явъя гэж бодож байсан. Хажуугаар нөнгөрөөд явъя гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь бас таньдаг нөр хэцүү харсан чинь нөгөө хэдэн шавнар нь нөгөө зав сэлүүрдээ дийлдэгвэ. Тэгэхээр Есүс хурч очоод тийм ээ тэдний одоо завийг Есүс яваад очисон чинь завин тэр даруй зорилгон дээрээ бэлт очсон. Очих газар очсон баг. Есүсийг тэдэн лөө очиход шавнар Есүсийг таньсан уу? Таниагүй, хий үзэгдэл гэж бодсон. Дөнгөж хэдхэн цагийн өмнө хамт байсан Есүсийг танихгүй хий үзэгдэл байна гэж ботсон гэж бод. Бид эндээс юу харж байгаа вэ? Бид Есүсийг зорилгоо болгохгүй бол. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо хэсгийг уншиж байхдаа би ботсон байхгүй. Яагаад Есүс шавнараа буцаацсан юм болоо? Хамтдаа уулан дээр гар залбираа гэж яагаад хэлв? Хэрэв би байсан бол үйлчлэлийн багийнхныгаа яасан ч төрүүлж явуулахгүй. Хамтдаа залбираад хамтдаа явъя. Янз бүрийн болчвол яах юм? Ославаар болчвол яах юм? Юу ч болсон нүдэрээ харах минь гэж л ботох байсан би. Гэтэл Есүс тэгээгүй байхаар би гайхаад тэгээ би залбираад бодоод сонссон чинь Есүс юу гэж хэлсэн бэ? Тэд нар харихыг хүсэж байсан юм аа. Хүмүүс харихыг хүссэн шиг шавнарч хармаар байсан. Капернаум руу явлаа гэдэг нь гэрлүүгөө явж байгаа гэсэн үг байхгүй. За хари бушуухан харж амрын ёо хэд оног бүр ядарчлаа. Ёо ямар их юм ярьд юм бодо болоосоо гэдэг бодол байгааг Есүс уншаад за та нар хараар гэд явуулсан. Гэтэл уг нь шавнар арай нэг жоох ухаантай байсан бол багшаа та яах гэж байгаа вэ? Та юу их гэж байгаа? Би уулан дээр гарч залбирна. Хамт явъя. Бид нар ч гэсэн залбирая. Бид нар залбирлгүй яах вэ? Энд чинь хамт залбирая гэж болох л байсан. Гэтэл тэд нар Есүсийг зориог. Есүсийн хүсэл тэдний зорилго биш, гэрлүүгээ явах нь тэдний зорилго байсан. Тийм учраас тэд нар нуурын голд очоод гацж байгаа. Яаж ч сэлүүрдээд явж чадахгүй болж байгаа. Яаж ч амьдрах гэж тийчлээд амьдрал урагшлахгүй гацаанд орчиж байгаа нь та Есүсийг зорихгүй байгаа учраас тэр. Таны зорилго Есүсийн хүсэл биш учраас гацчаад байгаа. Хэрвээ та Есүсийг тийм ээ уулан дээр залбирэн гэхт нь хамт очоод шавнар залбирсан бол заваарч явахгүй байх байл шүү дээ. Есүсээс уулан дээгүүр усан дээгүүр алхаад шууд Капернаумд ид чидээр очиж байлаа. Гэтэл тэд нар Есүсийг зориогүй, Есүсийн хүслийг асуугаачгүй өөрсдөө хүслийг нэгдүгээрт тавьсан. Хайртай хамтын туяачууд минь ээ. Есүсийг зорддог байя. Есүсийг зорино гэдэг нь
Есүс юу хүсэж байгааг асууна гэсэн үг юм аа. Бид нар яагаад Есүсийн хүслийг асуухаас айд юм бэ? Яагаад бол Есүсийн хүслийг асуувал намайг тэг ин гिचхвэ дэ гэж бодоод тэгмээргүй ингэмээргүй байгаа юм хийлэгчхвэ дэ гэж бодоод аймаар хэцүү юм даалгачихвэ дэ гэж бодоод асуудаггүй. Зүгээр л өөрийнхөө хүслийг мэдүүлчихэл болно гэж боддог. Тэгвэл явахгүй газар байран дээр л ингээ сэлвэрдээл урагшлахгүй. Харин эзэн та юу хүсэж байна? Түүнийг чинь би үйлдье. Хүслээ надад мэдүүлээч гэд тэр хүсэл хэцүүч байсан та хийх гээл ганц л зүтгэхэд шууд зориг чинь бий. Энд эд шид болдог. Амен уу? Хажуудлын үндэ хэлдэ Есүсийн хүслийг үйлдье. Тэгвэл зориг чинь биелнэ. Амен. Амен. Есүсийг зорих ёстой юм шүү. Амен уу? Есүсийг зорддог, хүслийг нь асуудаг хамтын туйчуд байгаасаа гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. За тэгвэл бид нар яагаад Есүсийг зорж чадахгүй байгаа юм бэ? Яагаад Есүс бидний зориг биш юм болоо? Яагаад гэвэл бидний дотор өөр олон зорилгууд байгаа. Өөр олон зүйлсүүд дүүрэгдсэн болохоор Есүсийг зорилгоо болгох зай байхгүй. Энэ дотор ямар ч зай байхгүй. Зорилгоор дүүрсэн, өөрийн бодлоор дүүрсэн, өөрийн шунлаар дүүрсэн, өөрийн зовнилоор дүүрсэн, өөрийн гэсэн зорилгуудаар дүүрэн учраас Есүсийг зорж явах завалгаа. Тийм учраас зориг биелэхгүй байгаа юмаа. Бид үнэхээр зорилгоо биелүүлээ гэвэл нэгдүгээрт бид дотроо байгаа зорилгуудаа гарга. Есүсийг зорилгоо болгох эхлээд. Амен уу? Есүсийг зорж очоод сонс. Тэндээс чиний зориг биелнэ. Амен уу? Амен уу? Үнэхээр та нар маань тийм ээ эзний үгэнд дуулууртай байгаасаа гэж өрөөж байна. Бид эзэнд итгэж найдах хэрэгтэй. Заримдаа бид нар Есүсийг зордоггүй шалтгаан нь бид түүнд найдахаа болчихдог. Ялангуяа бид нар зовлонгийн дунд бүрэн найдаж чаддаггүй. Зовлон бэрхшээл хэтэрхий хэцүү, хэтэрхий зовлонтой учраас яг яаж найдахаа мартаад найдаж чадхаа болоод тэгээ зүгээр газар дээрээ ингээд сандраад, самгардаад тийм ээ. Тэгээд Есүсээс танихаа байдаг. Хий үзэгдэл юм уу да гэж бодоод зогсох дээрээ тулдаг. Тийм учраас бидний амьдралд бэрхшээл, зовлон байх тусам бид нар улам бүр найдах хэрэгтэй. Яг л тийм ээ улаан галзуу хүн шиг яг л шархацсан араатан голын дугаа гаргаж яаж бархирдгийг яг тэрэн шиг та эзэнд найдаж, эзнийг зорж, эзнийг сонсож өөрчлөгдөхийн төлөө, амийн төлөө, шинжилтийн төлөө залбирдаг байх хэрэгтэй. Хэрвээ одоо ингэ залбирахгүй болвол эзэн тань тайртай учраас таныг жинхэнэ болгохын тулд бүр нөхрөө, бүр хонгил руу шидэж магадгүй, унгааж магадгүй. Заавал тэгж унжээж нэг юм хашгирч юугаа эдээ. Тийм биз дээ. Амен. Амен. Бид одоо боломж байгаа дээр дуудах хэрэгтэй маа. Өнөөдөр гэж хэлэгдэж байгаа бол бие биенээ зориулж өнөөдөр гэж хэлэгдэж байгаа бол эзнийг дуудах нь бидний ивэл юм шүү. Амен оо. Иохан номны 4:34 дээр ингэж хэлсэн хамтдаа уншия. Есүс тэдэнд миний хоол бол уншия 3 миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэтгүүлэх явдал юм. Есүсийн хоол гэдгийг өөрөөр хэлбэл Есүсийн амьдрал гэж ойлгож болно. Бид нар заримдаа асуудаг ш хүн амьдрахын тулд итгэх юм уу, итгэхийн тулд амьдрэх юм уу? Тэр чин тэр юм биш үү? Тэр чин тэр л юм биш үү гэмээр асуулт тийм ээ. Тэгвэл хоол гэвэл амьдрал гэвэл нэг нь жоохон жижигхэн тавхтай хоол, нөгөөх нь арай том амьдрал болчихно гэсэн үг. Есүсийн амьдрал бол юу вэ? Бурхан аавынхаа хүслийг үйлдэж ажлыг нь гүйцэтгэх явдал байсан бол бидний амьдрал юу байх ёстой вэ? Есүсийн хүслийг гүйцээж ажлыг нь гүйцэлдүүлэх, Есүсийн хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх нь бидний амьдрал юм шүү. Итгэл тусдаа, амьдрал тусдаа гэж байдаггүй. Амен уу? Амен уу? Хажуудлын үндэ хэлдэ. Итгэл тусдаа, амьдрал тусдаа биш ээ. Итгэл чинь өөрөө амьдрал юм аа. Амен уу? Амен уу? Бид нар ингээл итгэл тусдаа би амьдрч штэ наа чин амьдрал. Угаасаа Есүс хэлж штэ миний амьдрал бол Бурхан эцгийн хүслийг
үлдэж, тийм ээ, зорилгыг биелүүлэх. Тэгвэл бидний амьдрал ч гэсэн Есүсийн хүслийг биелүүлэх явдал юм шүү. Амен уу. Тийм учраас Есүсийг зорддог, түүнийг сонсдог, хүслийг нь биелүүлдэг хүмүүс болцгоё. Зүрх сэтгэл дотор чинь Есүсийг зорих жим үүсэсэй гэж хүсэж байна. Хинч мэдэхгүй, чи ганцаараа л мэддэг. Есүс рүү явж очоод суудаг. Тэгээд ярьдаг. Тийм онцгой жим Есүс Христийн нэрээр энд байгаа зүрх сэтгэл болгонд үүсэн бий болтугай. Амен. Амен. Хажуудлын үндэ хэлдэ зүрхэндээ Есүсийг зорих замаа цэвэрлэе. Хогийн ургамлын зулгаая. Хад чулууг нь түүе. Амен. Борнодос сэндилья. Бүр хатуурсан бүх хогийн ургамалдаа баригдсан мөр хад чулуугаар дүүрчсэн тийм зам байдаг үгүй юу илээ гэж бодвол болохгүй шүү. Амен. За хамгийн сүүлд нь Есүс бидэнд юу гэж хэлж байгаа вэ? Надад итэг гэж байгаа. Мэдээж бид нар Есүс итгэдэг. Бид нар итгэдэг болоод энд байгаа. Гэхдээ бидний итгэл хэрвээ гайхамшиг юм уу тэмдэгт тулгуурласан байвал эзэнт тааламжтай биш. Харин бидний итгэл түүний үгэнд итгэсэн байвал эзэнт тааламжтай. Өнөөдөр түшмэл хүү амьд байна гэж хэлсэн үгэнд итгэсэн. Тэгээд явсан. Үр дүнд нь хүүн өвчнөөс амьдрс аврагдсан, эдгэрсэн, сүнс нь аврагдсан, өөрөө мөн гэр бүл нь аврагдсан байна. Амен. Амар их үржим сурааж авсан. Үгэнд дуулууртай байсаас болоод маш их үржимсийг тэр хүн хурааж авсан байна. Үгэнд итгэсэн болохоор. Амен. Тийм учраас үгэнд итгэх нь жинхэнэ итгэл юм аа. Үгэнд итгэнэ гэж яг юу юм бэ? Түшмэл үгийг сонсоод яалаа? Явсан. Тэрэн шиг үгэнд итгэнэ гэдэг нь үгээр үйлдэхийг хэлж байгаа. Үгээр үйлд. Үйлдэл хөдөлгөөн чинь үгийн дагуу бай. Үг юу гэж хэлж чинь түүний дагуу үйлд. Тэгвэл тэр чинь Есүсийн хүсэж байгаа итгэл болно гэсэн үг юм аа. Есүс итгэнэ гэдэг нь зүгээр нэг хий хоос нь итгэж гинэ гэж байж хаа тийм байдал биш ээ. Харин түүний үгэнд итгэх нь үйлдэх дагах юм. Ийм үйлстэй итгэл амьд итгэл юм аа. Тийм ээ. Бидний бурхан бол итгэл найдварын бурхан юм аа. Бүгд хамтдаа Ром номны 15:13 чангаар тунхаглая. 3 найдварын бурхан та нарыг итгэл дотор бүх баяр ёслолон ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэсээр та нар ариун сүнсний хүчээр найдвараар бэлхэх болтугай. Амен. Амен. Зүрхэнд чинь арга мөхөсцөн байдал, гуниг гутрал, шантрал биш. Харин найдвар бэлхэж байгаасаа. Найдвар яг далайн ус шиг ариунаар дотор чинь бэлхдэг байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. Ямар үед ийм болд юм бэ? Үгэнд итгэж үгээр амьдрсан хүний дотор найдвар бэлхдэг. Ягаад гэвэл үгээр амьдрч байгаагаа мэдж байгаа учраас хүлээлт найдвараар дүүрэн байдаг юм аа. Амен уу? Амен. За Еврей номны 11:1-3 хамтдаа уншия. 3 итгэл бол найддаг зүйлсийн мань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Учир нь өвөг дэдэс маань үүгээр гэрчлэлийг хүлээн авсан юм. Итгэлээр бид ертөнцийн Бурхны үгээр бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үл харагдах зүйлсээс бий болсон гэдгийг ойлгодог. Итгэлээр ойлгодог. Тэгэхээр харагдаж байгаа юмнууд юунаас бий болсон гинэ? Үзэгдээгүй буюу үл харагдах юмнаас бий. Бүх юмсын үүсэл тэгвэл одоо тий матери хангалтч үү? Эсвэл одоо тий нөгөөдгийг чинь одоо юу гэдэг вүлээ? Оюун санаа хангалтч үү? Гэвэл аль нь хангалтч юм шиг байна уу? Оюун санаа хангалтч байхгүй юу? Оюун санаа дундаа бурхан хангалтч. Бурхны оюун санаа бол үг. Үг анхдагч байхгүй. Бурхан үгээрээ амнаас гарах үгээрээ юмыг бий болгосон. Тэгвэл одоо ч гэсэн тэр үг таны амьдралд бүтээн юмыг бий болгоно. Тийм учраас үгэнд итгээд үйлдвэл тэр үг амьдралд чинь юм бий болгоно. Амьдралдаа үгийг тунхагл. Амьдрал руугаа хандаж үгтэй бай. Тэр үгийг амьдралдаа тунхагл. Амен уу. Өчигдөр хэд хоногийн өмнө манай охин над руу Лондонгоос надад мессеж явуулсан. Ээжээ нөгөө жилийн үгийг суглаад явуулаарай. Тэгээ би тэгж хэлэн гэж юус бодоагүй байхгүй жил мэлийн үг мөг.
Тэгээ би за гэ мартчих гэсэн чинь өчигдөр над руу дахиад бичсэн. Нөгөө жилийн үгээ мартваа. Тэгээ би сая хоёлынгийнх нь үгийг бодож байгаа. За манай бэлгүүдэд номуунаад гэж суулаад яг тохирсон үг байсан. Хоёлынд нь явуулсан чинь хоёлаа амен амен баярлалаа гэж хүлээж авсан. Тэгээ үнэхээр бас урамшчихлаа, талархчихлаа. Бид нар эсний үгийг аваад тэр үгийг амьдралдаа тунхаглаж яагаад жилийн үг авдгийг ядаж тэр үгийг ч гэсэн тунхаглая. Тэр үг ч гэсэн амьдрал бинд яг түүн шиг ажиллаг тэр үгийг ч гэсэн хийя гэсэндээ л суглуулж байгаа ш. Тэр чинь эд шидтэй шившлэг тарин биш. Ядаж гэж байгаа байхгүй. Ядаж тэр үгийг ч гэсэн амьдралдаа хий. Түүний дагуу үйлдээ. Тэр үг амьдрал чинь ажилланаа л гэж байгаа л нэг тийм аргаан барсан арга зам байхгүй юу да гэж хэлээ. Амен. Жилийн үгээ манайхад айгүй чухал тооцдгийг би мэднэ. Би ч гэсэн чухал тооцож байгаа юм. Гэхдээ бид нар жилийн үг төдийгүй бүхэл Библийг үлдэх ёстой юм аа. Бүхэл Библийг дагах ёстой. Бүхэл Библиэс таалагдсан гой үгүүдээ бичээд түүнийг наа, ханан дээрээ наа, өрөөндөө наа, машиндаа наа, гар утасныхаа нүүрэн дээр гарга, юм бол гардаг. Тэгээ хараад дандаа уншаад амьдрал руугаа тунхагл. Тэгээд итгээд тэр үгийн дагуу өөрийнхөө зүрх сэтгэл хандлага байр байдлаа авч яв. Тэрийг үлдэн гэж байгаа. Тэгвэл тэр үг түнчлэн ажиллана. Тэр зүйл амьдрал чинь бий болно. Яг бол тэр үг одоо ч бүтээгч хэвээрээ байгаа. Бурхны үг зөвхөн тэр үедл бүтээгээд одоо болцсон гэж бодож байгаа бол та Бурхныг ерөөсөө мэдэхгүй байх гэсэн үг. Бурхан бол хувиршгүй. Амен уу? Амен уу? Хүмүүсээ Бурхан бол итгэл найдварын Бурхан учраас гунигаа авч чай. Гуник гутралаа авч чай. Итэг болно, бүтнэ, ерөөнө хийх болно, шийдэх болно гэж итэг. Тийм итгэлийн үгүүдийг туу, гой үзмүүдийг нь түү. Хамаагүй үзм түү. Тэгэхээр тэр үгүүдийг тунхагл, итгэлээрээ тунхагл. Тэгвэл Бурхан тэр үгээр ажиллах болно. Амен уу. Тийм учраас өнөөдөр Еврей номны 11-ийн Еврей номны зохиолч ямар гайхалтай юм бэ? Би бүр Еврей номыг унших болгондоо бүр шоконд ордог байхгүй. Ямар лаг юм бэ гэж. Еврей ном ч гэсэн ялгаагүй бас яг Иохантай ойролцоо манайр нь 90 оны үед бичигдсэн ном. Бас л Есүсийн үйл явдлын дараа 160-гийн дараа бичсэн. Тийм учраас энэ ном бол яасан гэвэл Есүсийн одоо үйл явдлыг сайн мэдээг дахин нэг сийрүүлэн бичсэн. Тэр үеийн явдлыг мэдэхгүй хүмүүст зориулаад теологийн талаас нь сийрүүлж бичсэн бүхэл бүтэн эрдмийн ажилдад үүсэх ийм номоо гэж одоо үздэг байна. Тийм учраас Еврей ном бол ер бусын ном байхгүй. Унших тусам үнэхээр гайхалтайгаар онгоодог, яг л таг гэл эрдэнсийн хаалга нэгдэж байгаа юм шиг онгоодог ном байгаа байхгүй. Тэгээ Еврей номдэр юу ч хэлсэн гэхээр те итгэл бол тодорхойлтыг эхэлсэн байгаа. Найддаг зүйлс юм байна, бодит байдал. Харагдахгүй зүйлс юм байна, баталгаа. Бидний найдвар юугаар бодит болдг юм бэ? Итгэлээр дагаад хэлдэ. Итгэлээр бидний найдвар ягаад бодит болохгүй юм? Бидний итгэл буруутаад байгаа байхгүй юу? Бид нар найдварыг итгэлээрээ тунхаглаж ээж бодит болно. Би итгэж байна. Тийм болох болно. Би итгэж байна. Хэцүү байсан нулимстаа уйлсан ч гэсэн нулимстаагаараа амьдралдаа тунхагладаг байвал тэр бодит болно. Амен уу? Энийг итгэл гэж байгаа тийм ээ. Тийм учраас эртний өвгдөд 11-р бүлгийг Еврей 11 унших юм бол итгэлийн ахан дүүсийн ямар аимшигтай амьдрал тусныг бичсэн байгаа. Гэтэ бүгд итгэсэн, бүгд яг манай ариун туяа шиг гэрчлэлүүдийг авсан. Бурхны ажлуудыг амьдрал дээр хүлээж авсан. Тийм учраас үгэнд итгэх нь амаргүй байдаг, хэцүү байдаг. Тэгтээ гэрчлэлийг бодит зүйлсийг бий болгодог юм аа. Амен. 2026 чи яг ийм гайхалтай сүнслэг Магдалины баг бэлдээд гараад ирээрээ. За 2026 нь яг ийм гайхалтай сүнслэг сэргэн мандал босгон байгуулалтын жил байгаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Амен. 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 За бүгд хамтдаа эзний өмнө залбирал ба Магдалины цагта хамтдаа оръё. Хамтдаа бүгд эзний өмнө